За өнөөдөр бид Малайзийн алдарт комедиан Uncle Roger нэрээрээ одоо дэлхийд дахинаа танигдсан Nigel буюу NG гэх энэ хүний одоо ресторанаар павильонд байх ресторанаар ороод хоол идлээ. За яагаад энэ залыг алдартай гэхээр өмнө нь бол data scientist-аар ажиллаж агаад stand up comedy нэлээд хийдэг байжгаад хамгийн алдартай нөгөө viral явсан видео нь болохоор нөгөө BBC-гийн Аз холны тогоочийн хурсан шарсан будаа хийж байгаа бичлэгийг шүүмжилсэн зэрэг бичлэг нь нэлээд viral яваад YouTube дээр олон дагагчтай болсон. За өнөөдрийн байдлаар 900 мянган дагагчтай тун удахгүй 10 сая дагагчийнхантай 10 саяд хүрнэ. За яг одоо typical буюу яг орчин цагийн дунд иргэн насны Гуанданхуа кантоноос аялахтай англиар ярьдаг ийм одоо нийгмийн энэ төлөөлөл болсон хүний энэ хошин шүүмжлэлтэй видеонууд за ялангуяа барууныхан Аз хоол хийхдээ гаргаж байгаа алдаанууд зэргийг одоо маш сонирхолтойгоор шүүмжилж юм YouTube видео хийдэг болоод удаж байгаа. За оронгойт одоо ийм яг өөрийнх нь фотолокны өнгөтэй ийм улаан шаргаал декорэшнтэй ийм засвартай ийм гоё одоо засцсан ресторан байгаа. За меню нь QR код уншуулад ирдэг. Маш цөөхөн хоолтой. Ерөнхийдөө шарсан бодоо бол 3хан ширхэг. За дээр нь дахиад нэг гомин side dish-үүд буюу одоо нөгөө жижиг шарсан баншмитийн иймэрхүү хоолнуудтай. За уух зүйл нь бас ердөө 4-5хан төрлийн уух зүйлтэй. Маш тийм олон хоол гарахгүй ерөнхийдөө шарсан хурсан будаал гардаг. За энэ манай бид гурвын захиалсан уух зүйлүүд ирсэн. This one is the special one, right? Passion fruit энэ нөгөө зөндөө олон фрутны коллекшнтэй байсан. Энэ болохоор миний охиных юм шүү. Энэ special юм байна. Өмнө нь ийм савн дээр нь ийм байгаагүй. Okay. And this one is shrimp one. Хоолн дээр нэг юм байна. Uncle Roger approved гэнэ. Тэгээ за франчайз хийн ресторан ажиллуулна гэдэг бол жижиг сажиг маш олон зүйл дээр анхаарч хүмүүсийг татдаг гэдэг нь бол энд харагдаж байна. За хоолны аяг хэрэглэн бүгд өөрийнх нь брендийн өнгөтэй за хүмүүс зураг авахуулах юм талбартай байна. За энэ хоолныхын сав энэ таглаа бөглөө нь хүртэл одоо яг өөрийнх нь брендингтэй. За энэ хэрээрээ ашиг орлого нэмэгдэж байгаа. За ашиг орлого нэмэгдэж байгаагийг яагаад одоо нэмэгдлээ вэ гэхээр харьцуулахаар энэ ресторан бол 9 сард нэгдсэн. 2024 оны 9 сард нэгдсэн. Өнөөдөр Куала Лумпур хотноо 4 дахь ресторанаа одоо нээх гээд ажиллаж байгаа. Маш завгүй байдаг болохоор хоол нь жоохон удаж гартна юм байлээ. За энэгээр ингээд өөрийнх нь франчайз бүтээгдэхүүнүүд харагдаж байна. За дисплей байдлаар зарим нэгийг зарахгүй гэж бичсэн байна. Тэ зарим нэгийг ингээд зардаг хоолоо идчихэд эндээс иймэрхүү зүйлүүд худалдаж аваад гарч болно. Джеймс Оливер өөрт нь дурсгаж өгсөн ном нь байна. Джеймс Оливерыг бас нэлээд шүүмжилж бичлэг хийж байсан. За ингээд нэг юм маш сонирхолтой ютубер өөрийнхөө рестораныг нээгээд маш амжилттай явж байгаа бүгдээрээ харлаа. Та бүхэн бас Куала Лумпур хотоор ирвэл одоо энэ ресторанаар заавал ороод гараарай.